ерөнхийдөө ёс зүйн асуудал гэдэг бол зөвхөн хүний өөрийнх нь хүмүүжил төлөвшил энэс бас хамаарат идэгч бас зүйл биш. Тэр хүний ажиллаж байгаа орчин нөхцлөөс маш хэмжээгээр хамаардаг шүү дээ, тэрийг бол бүгд та нар сайн мэдж байгаа. Тэгэхээр одоо саяны энэ дээр нөгөөд нэг монгол хүнийг тухай судлах гэдэг байгаа асуудал энэ төр чинь болоод ирэхээр зүгээр та нар ёс зүйн асуудлыг харахаараа дандаа нэг хувь хүнээс нь өөрөөс нь болох мэтээр ингээд хараад үзчихэд тэр хүнийг сургачих юм бол болох юм шиг тэр хүнийг монгол хүн хинбэ гэдгийг таниад үзээд хараад тэгээд нэг тодорхой шаблон бий болгочих болчих юм шиг ингэж хараад байна уу да гэж би анзаараад байгаа юм. Тэр энэ талын эрдэм шинжилгээний ажил, судалгааны ажил хийжсэн хүний хувьд ерөнхийдөө өнөөдөр бид нар чинь зан үеийн хандлага гэдгийг их яриад байгаа. Бидний үг, үйлдэл зөвхөн одоо миний хүсэл зоригоос гадна би хаана ямар орчин нөхцөлд байгаа вэ гэдгээс маш их хамаардаг гэдгийг өнөөдөр бүгдээрээ л бүх төвшөндөө ярьж байгаа шүү дээ. Эдийн засаг, хуулийн салбар төртлийн тухай ингэж ярьж байгаа. Тэгэхээр энэ одоо төрийн байгууллагын ёс зүйн асуудлыг ярьж байгаа тохиолдолд төрийн албаа хаагч одоо ажил үүргээ хуулийн дагуу хэвийн хийж гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэх тухай дээр л та нар голлож анхаарч одоо цаашдынхаа үйл ажиллагаанд анхааруул өгнө хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэр тал руугаа жаахан анхаараач гэж би асуултаараа өгөн жаахан шахаад байгаа. Одоо өмнө бол бид нар хилцүүлж яхад бол нөө алдаа дутагдлыг нь бүртгэх тухай асуудал та нар ярьж ирсэн. Өнөөдөр энэ дээр урамшууллын механизмыг хуулиар зохицуулна гэдээ ороод ирчлээ. Хуулиар одоо хүлээсэн үүргээ гүйцэтгэх ёстой хүн одоо иргэн үйлчлэгээ авах гээд ороод ирэхэд цаг хугацаанд нь тавьсан асуудлыг нь шийдвэрлээд явах. Тэр үүргээ хэрэгжүүлээд явсныхын төлөө одоо ямар юуныхын төлөө тэр хүнийг шагнах гээд байгаа юм? Урамшуулах гээд байгаа юм. Хэн урамшуулах гээд байгаа? Яаж тэрийг урамшуулах шийдвэрээ гаргах гээд байгаа юм? Юугаар урамшуулах гээд байгаа юм, те? Юуныхын төлөө урамшуулах гэдэг. Тэгэхээр ингээд нэг үйл ажиллагаанууд чинь нэг болохоор алдаа зөрчлийг нь бүртгэн гээл нэг болохоор шагнаж урамшуулах одоо механизмыг хуулиар зохицуулна гэд ингээд явчаад байна уу? Эсвэл зүгээр нөгөө дид хоронд ёс зүйн дид хоронд ажиллаж байгаа хүмүүсийнхаа ёс зүйн зөрчлийг авч хилцсэн хэдэн удаагийн кейсийг авч хилцсэн тэрнийх нь хөдөлмөрийг нь одоо үнэлж урамшуул болох тухайн асуудлаа ярих гээд байна уу? Тэгэхээр энэ дээр энийг нэг жаахан тодорхой болгоод өгчүүл яаж юм? Тэгээ нэгдүгээрт нь тэр хөдөлмөрийн хуулийн тэр ажлын байрны дарамт хүчирхийллийн тухай асуудал, төрийн албаа агчийн одоо ажлын байран дээрх ёс зүйн зөрчлийн тухай асуудлуудаа яаж хил заагийг тодорхойлж энийг хуулиараа яаж зохицуулах гэдэг юм. Та нар яг саяны бүсийн чуулгануудаасаа яг ямар тодорхой юмнуудыг олж хараад хуулийн одоо хаана орхигдоод байгаа, хаана зохицуултанд дутаад байгаа, тэрийг та нар яаж олж харсан? Хариул 1 номер. За. Ялцчгүй түр энэ хилцүүлгээд явцад гарч исэн асуудал бол төрийн албаа хаагч хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхдээ ажил хөдөлмөр эрхэлж байгаа орчин нөхцөл болоод байгууллагын соёлоос хамаарсан энэ асуудлаас үүдсэн одоо ёс зүйн зөрчил гарах эрсдлүүд бий болоод байна гэсэн нэг асуудал хөндөгдсөн. Тийм учраас түрүүний яриад байгаа олон нийтэд нэгдүгээрт мэдээллийг үйлчилгээ хүртэж байгаа одоо иргэд олон нийтэд энэ үйлчилгээний талаарх болоод хэрхэн яаж хүргэх талаарх мэдээллийг илүү одоо нээлттэй болгодог зарчим, хоёрдугаарт орчин нөхцөл гэдэг байгаа үйлчилгээ үзүүлж байгаа тэр ажиллаж байгаа орчин нөхцөлд нөгөө талаар бас байгууллага дээрх соёлын асуудал нэлээд томор хөндөгдөж гарч ирж байгаа. Тэгэхээр энэ асуудлууд нь өөрөө эрсдэл гэдэг зүйл дээр тодорхойлогдоод бид эрсдлийг бууруулах хэмжээнд үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг авч хэрэгжүүлнэ. Ингэхдээ төрийн албаа хаагчийн ёс зүйн тухай хуульд заасан хим хэмжээгээр суурлаад энэ хим хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдсон энэ бүх асуудлууд нэгдсэн байдлаар авч үзэх юмаа гэдэг асуудал яригдж байгаа. Тийм учраас олон талаас нь хаар нөхцөл байдлыг шинжил асуудал дээрээ төвлөрч юм олон талын асуудал дээрээ төвлөрч үйл ажиллагаагаа зохион байгуул гэдэг энэ саналыг бол бид анхаарч үйл ажиллагаандаа хэрэгжүүлнэ. Хоёрдугаарт урамшууллын тухай асуудал маань өөрөө энэ шин анхдагч хэлбэрээр бий болсон ёс зүйн тогтолцоо гэдэг энэ
дид хороо болоод хороо мөн байгууллага дээрх тэр ажиллаж байгаа дид хороонд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын нэмэлт ажил үүрэгтэй холбоотойгоор урамшуулах механизм байх уу гэдэгтэй холбоотой яригдаад байгаа зөвхөн ийм хязгаарлагдмал асуудал. Тэгэхээр хэрхэн яаж түүнийг нь бий болгох вэ гэдэгтэй холбоотой энэ яригдах баха. Гэхдээ ямар хэмжээнд хэзээ яаж гэдгийг нь тодорхойгүй асуудлууд бас байгаад байна. Одоогийн байгаа шийдвэрүүд дээрээ бол бид нар улиралд урамшуулж явах энэ асуудал байгаа. Зөвхөн гарсан гомдол мэдээллийнх нь хүрээнд урамшуул олох нь хязгаарлагдмал байна. Бид зөвхөн гомдол олон хэлж сануулж байгаа. Тэгэхээр бид соён гэгэрүүлэх үйл ажиллагаа, байгууллагын соёлыг дээшлүүлэхтэй холбоотой үйл ажиллагаа, урьдчилан сэргийлэх эрсдлийг тодорхойлох, үнэлэх, дүн шинжилгээ хийхтэй холбоотой үйл ажиллагаа маань тасралтгүй явах юм байна. Тийм учраас энэ хүрээнд тасралтгүй хийгдэх ажлынхын хүрээнд урамшууллын механизм байх уугүй юу гэдэг энэ асуудалтай холбоотой зүйлийг тэр хууль тогтоомж боловсронгуй болгох ажлын хэсэг дээр оруулж танилцуулъя гэсэн ийм байдлаар яваад байгаа. За яалтчгүй хилцүүлгийн үед гарч ирсэн асуудал бол ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн гомдлуудыг бусад хууль тогтоомжийн хүрээнд тодорхойлсон захиргааны болоо сахилгын мөн тэр ажлын байрны дарамт хүчирхийлэлтэй холбоотой зөрчлийн гэмтэргийн шинжтэй хүртэл энэ гомдлуудаас яаж ялгаж шалгах вэ гэдэгтэй холбоотой маш олон маргаантай асуудлууд байсан. За тэгээ энийг ч гэсэн цаашд нь хууль тогтоомжуудын хоорондын уялдааг хангах байдлаар бид нар энийг тодорхой болгох юм байна. Тухайлбал ажлын байрны дарамт гэдэг маань өөрөө зарим тохиолдолд ёс зүйн зөрчлийн үүтлээс болоод үүсдэг байх магадaltaй. Тийм учраас энэ асуудлуудыг ялгаа заагийг ил авч хилцсэн байдлаар тухайн кейс дээр судалгаа дүгнэлт хийсэн байдлаар ялгаа заагийн тодорхой тусгах хэсэг асуудлыг шийдвэрлэж явах нь зүйтэй. Гэсэлд бид энэ шийдвэрлсэн тэр нь оновчтой байсан хэсэг асуудлыг олон талын оролцоотойгоор шийдвэрлээд тодруулах хэвлэн гишүүн. За хэвлэн гишүүн тодруулъя. Хэвлэн гишүүний микрофоныг яг тэр нэг урамшуултай холбоотой тэр нэг кейсүүд идэг шүү дээ. Цагдаагийн албан хаагчдад илрүүлсэн гэмт хэргийн тоогоор нь урамшуул өгөөдсөн чинь нөгөөдөл нь гэмт хэргийн гаралт нь улам нэмэгдээд явсан гэдэг шиг юм болчих вэ дээ. Тэгэхээр одоо яг энэ урамшууллын системийг бодохдоо бас цаад үр дагаврыг гэдэг нь аягүй сайн тооцож бодож юуны төлөө урамшуул мөнгнөөс гадна байгууллагын уур амьсгалыг эвтэй сайхан хадгалах уу, эвгүүтүүлэх үү гэдгийг чинь нөлөөлдөг амар хүчтэй том хэрэгсэл болдог шүү дээ тэр чинь. Тэрийг тэгэхээр зүгээр нэг үгний үзүүрээр энийг бол хэлчих зүйл бол биш. Энийхээ цаатлын үр дагавруудыг аягүй сайн бодорой гэж хэлмээр байна. За санал хэлжлээ те. Бас чухал санал хэллээ шүү. Бидний өнгөрсөн хугацаанд анхан шатанд ялангуяа ёс зүйн дэд тороодыг хувийн ашиг сонирхлын үүднээс ашигласан тохиолдол гарсан шүү. Хэрвээ бид энийг энэ байдлаар ингээд явуулах юм бол бид нэр энэ ажил бүхлээрээ бүтлгүүтж унах юм байна. Нэг үхрийн үр дөрвөл 1000 үхрийн үр дөрөг гэж. Дээр нь энэ хөгжлийн хөтөлбөр гэдэг нэг юм баталсан те саяхан. Их хурл. Тэн дээр ч одоо энэ 26 он төрийн албан хаагчийн тоог 9 өөр бууруулна гэж ороод ирсэн байгаа шүү дээ. Тэгээ нэг талаасаа зөв ч юм шиг, нэг талаасаа буруу ч юм шиг юм шийдвэр гарсан байгаа. Тэгээ энийг бас төрийн албаны зөвлөл хууль зарчмын дагуу бас анхааралтай авч ажиллаарай гэдгийг бас хэлье. За